байцгаана уу? Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг яриг мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энгийн бөгөөт төгс Хадалаба болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикетан Kids ивент тэтгэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн бэлгүүн докторын маань ярих сэдэв бол химийн ба цөмийн энерги, за нүүрс ба ураны тухай ярьж өгөх юм. За Хятад улсын Ланжи хотоос физикч бэлгүүнтэйгээ яг одоо холбогдоод байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн минь сайн байцгаана уу. За өнөөдөр бас нэг хэрүүлийн сэдв сонгож авсан байгаа тий хоёулаа. Айгүй хэцүү нэг хэрүүлийн сэдв сонгож авсан байна. Тэгээ яг хоо ерөнхийдөө гэхдээ нэгэн л химийн элементүүдийн тухай ярьж байгаа учраас урантай ялангуяа холбоотойгоор яригдах ёстой сэдвүүдийн нэг л дээ тий. Ер нь бол өмнөх дугааруудад урнапитоор ураны тухай ингээд ярьсаар хагаад баг өнөөдөр яг жинхэнэ ураны хаалтын дугаар оноос өмнө нэг амжиж хийхээр төлөвлөсөн. Тэрний ингээ өнөөдөр орж явах шиг. Тэгээ яг гол юм нь юу вэ гэхээр химийн болон физикийн энерги гэж байна. Тэгэхээр эхний ээлжинд бид нар энерги гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй тийм үү. За энерги гэдэг бол ерөөсөө л хүн төрөлхтний одоо соёл иргэншил үүсгэхээс ч өмнө бидэрт аягүй чухал хэрэгтэй юм тий. Наад зах нь хоол эзнэрээ бид нэр энерги олж авдаг штэ тий. Тэр хоолноос хоол бол ерөнхийдөө химийн энерги л тий. Тэнцээ дандаа химийн урвалууд явагдчихаа. Тэрийг миний бие шингээгээд тэгээд намайг хөдлөх, ярих боломжтой болгож яадаг тийм үү. За эхэндээ ингээд хүн төрөлхтөн тийм байсан байна. За ерөнхийдөө л одоо хоол олж идэх юм бол би амьдрах энергитэй болох юм байна гэдэг юм дүрмтэй тий. За ингээ явж исэн. За үүний дараагаар бид нар чинь нөгөө хөгжөөд байгаа штэ хүн чинь гал гаргаж сурлаа, хоолоо болгож идэж сурлаа. За өмнөх дугаарууд дээр ярьснаар хамгийн том одоо чухал юунууд нээлтүүд юу болсон бэ гэхээр элементүүдийг ялгаж сурч эхэлсэн тий. Бид нар элементүүдийг янз янзаар хэрэглэж сурч эхэлсэн. Наацхан зоос хийдэг ч юм уу, хутга зэр зэвсгээ хийдэг ч юм уу, ийм баягаар хэрэглэж сурсан. За бүр давраад нөгөө нэг яадаг болсон тийм үү. Гоёл чимэглэн юм хийдэг болсон тий. Одоо нөгөө түүхийн музей ороод харангуй чим дээр үеийн эмэг энтэргээл бэж идэг штэ тий. Гоёл чимэглэл хийдэг болсон маа. За ингээ янз янзаар хэрэглэдэг болсны улмаас хүний амьдралдаа амьдрахын тулд зарцуулах энергийн хэмжээ маань ихсээд байгаа. Нэг гэсэндөө би өмнө нь зүгээр хоол идэл амьд үлдээл тэгэл явдаг байсан бол би янз янзын зүйлийг хэрэглэж эхэлснээр тухайн зүйлийг хэрэглэх энерги надад хэрэг болчихж байгаа байхгүй тий. Тухайн зүйлийг би ашиглах энерги гэдэг юм хэрэг болчихж байгаа. Наадах нь ингэж төсөөлөе л доо. Нэх гоё шүлтэй хоол хийж идэх гэж байна гэж бодъё тий. Гэтэл тэр шүлийг хийх энерги чи бид хоёрт хэрэгтэй болно шүү дээ. Сонсогч биднэрт маань хэрэгтэй болно тийм үү. Тэгэхээр тэнцээ гал гэдэг юм хэрэг болно тий. За галыг гаргахын тулд тэгвэл яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. За тэгвэл мод хэрэг болох нь байна, дар хэрэг болох нь байна. За нөгөөдүүлээ шатаагаад дулааны энерги бий болгоод тэр дулаанаар нь би шүлөө буцалгаад тэгээ шүлтэй хоол идээд миний би илүү юм одоо халуун шүлтэй хоол идээд илүү гоё байх нь. Ялангуяа өвөл жишээ даарахгүй ханид төрөхгүй болох нь. Дахна. Тэгэхээр иймэрхүү маягаар бид нар ингээд энергийн янз янзын их усүрүүдийг хооронд нь хольж эсвэл тус нь гих мэтэр хэрэглэж ирээд тэгээ ингээд өдийг хүрсэн байна. За өдийг хүрэхдээ 100 жилийн өмнөхийг л хүртэл ерөөсөө 100 жилийн өмнөхийг хүртэл хүн төрөлхтний энергийн хамгийн том хэлбэр бол химийн энерги байсан ба. Ерөөсөө л химийн энерги байсан байгаа байхгүй. За тэр химийн энергийн тэгвэл яадаг юм гэхээр айгүй амархан. Хим гэдэг химийн энерги гэдэг нь химийн урвал тэнцээ явагдаж байна гэсэн үг тийм. Химийн урвал явагдаж байна гэсэн үг. Нэг ёсондоо ямар нэгэн элемент гэдэг бол өөрөө тухайн элементийн цөмд байгаа протоны тоогоор ялгарч идэг тийм хоорондоо. Протоны тоогийн хоёулаа өөрчилчих юм бол өөр элементүүд болоо явцдаг. За нэмэх нь хэдийн хэмжээний протонтой байна, төдийн хэмжээний электронтой байдаг тийм үү. Тэгжиж атом цахилгаан сармаг болдог ба. За ертөнцийн ямар нэгэн юм анханасаа цахилгаан цэнхтэй объект гэж байдгүй тийм. Ийм объект байдаг бол гоё л байна. Тэгэхээр ийм болчихж байгаа. За ингээд тэр электронууд маань жишээ нь 4 протонтой ч юм уу, 10 протонтой ч юм уу, 20 протонтой ч юм уу байх юм бол төдийн хэмжээний электронууд очиод атомын гадаад давхрагт нь ингээд суучих юм шүү дээ. Тэгээ тийм электрон. За дараа нь ингээд нөгөө элемент чинь тийм янз янзын электрон бүтцтэй болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт тэр электронуудыг хоёулаа хооронд нь солио л доо тий. Хажууд нэг мод гэдэг элемент байгаад хүчил төрөгч гэдэг элемент байгаад дарь гэдэг элемент байнгут би тэрийг шатаана гэдэг нь
тухайн тэр элементүүдийн гадаад давхарга дээр байгаа электронуудын хооронд харилцан үйлчлэл явуулж байгаа байхгүй. Электронуудын хоёлоо өөр өрөөд ийн гэсэн үг тийм ч. Тэгээд өрх явцад чинь айгүй өндөр энергитэй байсан электрон арай бага энергитэй электроны төлөв рүүгээ бууж болно шүү дээ. Тэгэхэд электрон яадаг вэ гэхээр тэр илүү энерги өөрөөсөө гаргацдаг. Тэрийг нь бид хэрэгжилж гин гэсэн үг. За ийм маягаар ерөөсөө энэ электрон элементийн дотор хөдөлж байгааг л хөдлөх явцдаа гаргаж авж байгаа илүүдлийн энергийг л бид ашиглаж ирсэн гэсэн. 100 жилийн өмнөхийг хүртэл. За хамгийн классик жишээ бол одоо өнөөдрийн ярианы гол дүр те нүүрс болчихж байгаа. Нүүрс бол ерөөсөө нүүрс байлаа би шатаана гэдэг чинь нүүрсийг би оксидашн болгож байгаа байхгүй. Хүчил төрөгчтэй уруулд оруулаад тэг хүчил төрөгчтэй уруулд оруулахаар нөгөө нүүрсэн дотор маань электрон холбоосуудаар ингээд элемент маань хоорондоо нийлцсэн байж байгаа шүү дээ. Гэтэл яг нөгөө нүүрс чинь хүчил төрөгчийг өөртөө одоо барьж авна шүү дээ, тий. Шингээгээд илүү өндөр энергитэй байсан электронууд нь бага энергитэй электроны төлөвүүд рүү очоод тэгэнгүүт өөрөөсөө энерги гаргаж штэ тий. Тэгээд тэрийг нь бид нар ашиглаж яах гэсэн. Нүүрс ягаад ийм чухал болцсон бэ гэхээр өмнө нь бол ингээд янз янзын юм шатааж утсан байгаа штэ тий. Мод шатааж утсан байгаа. За арайч юу шатааж байгаагүй хүн шатааж байгаагүй бах тий. Дайны үед л юу ингэхээс ш. Яг хөө гэтээ энд бас нэг юм чухал сонирхолтой түүх байт. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс бол ерөөсөө юм дулааны энерги гаргаж авах маш их одоо ариун мөрөөдөлтөө. Тэр л айгуу чухал. Энд чинь нөгөө дулааны энерги гаргаж авахгүй бол үйл хөлдөд хүч шүү дээ, тий. Халуун оронд амьдрдаггүй бол. За наацх нь халуун оронд амьдрдаг байсан ч надад дулааны энерги хэрэгтэй байгаа. Яагаад гэхээр хүн хоолоо боловсруулж иддэг болсноор тарих нөгөө нэг мэдрэл нугасны систем илүү одоо өндөр юм хувьсалт орсон шүү дээ. Дээрэс нь хүн хоолоо боловсруулж иддэг болсноор түүхий хоол идээд өгчих магадлал нь багасчихж байгаа байхгүй тийм чинь хоолны хордлогод орох магадлал багасч байна. Дээрээс нь нөгөө халуун дулаан хоол идэх гэдэг чинь миний бие чинь өөрөө эцэст бас л хоолноос дулааны энерги л авч байгаа шүү дээ дандаа. Нөгөө хоолны уургуудыг биеинд оруулаад шатааж байгаа шүү дээ бодит байдал төр бол тий. Шатаагаал дулааны энерги гаргаад бид нар чинь нэг юм 35-аас 36 градус юм дулаантай яваад байгаа шүү дээ хүн чинь тий. Тэр нь хит ихсэх юм бол яг хуу өвчин туссан нэг шинж тэмдэг байдаг те ханиад үрсэн ч юм уу наадсан за хит багасах юм бол бас балардаг те зүрх зогсох аюулд хүрч идэг тарих унтрах аюулд хүрч идэг нугас мэдрэлийн системүүд зогсох аюулд хүрч идэг ерөөсөө л энэ дулаан гэдэг зүйл бол хүнд ингээд төрөлхөөс нь хэрэгтэй амьдралд бол дулаан хамгийн чухал зүйл байх. Тэгэхээр энэ дулааны энерги янз янзаар хэрэгэлдэг. Тэгсэн ингээд нөгөө нэг дээр үед Антарктик тавиар ч юм уу Арктик хавар явдаг усан том онгоцууд байгаа шүү дээ тий. Тэр нөгөө ярих гэж байгаа түүхэн. Тэр усан онгоцууд чинь эхэндээ ингээл мод шатаадаг, нүүрс шатаадаг. Гэхдээ маш ихээр ачиж явж чадахгүй шүү дээ. Тодорхой бүх юм нөгөө усан онгоцонд хийн гэх юм бол хэмжээ хязгаартай болчихно шүү дээ тий. Бүх хүний машин, бүх машинууд өөр ингэсэн бензиний банктай байдаг тий. Тэргээрээ л дүүрж идэг, илүүг авч явах боломжгүй. Тэрнтэй адилхан төдий хэмжээний нүүрс авч явна гэл боломж байж байгаа. Гэтэл нөгөөдөл чинь тэнцээ нөгөө мөс хагалж явж байгаад гацсан шүү дээ. Тийм үү? Гацаад одоо нөгөө төлөвлөгөөнд нь байгаагүй хэмжээгээр нүүрс шатаах хэрэг гараад айгүй л бол ингээд тэр хүүтэн газар явж байгаа зогсох аюултай болж байгаа. Тэгэхээр энд нэг юм гонигтай түүх болж ирсэн яасан гэхээр тэр үед амьдарч исэн нөхдүүд Антарктидаас оцсон шувуунууд байгаа шүү дээ. Гэхдээ одоо байхгүй болсон оцсон шувууны төрөл واخгүй. Маншот гэж нэрлэдэг оцсон шувууны төрөл байна. Тэр оцсон шувуунуудыг бариад шууд шатаадаг гэсэн юм. Амьдаар нь шууд 100 руу хийчдэг. Яагаад гэсэн чинь нөгөө оцсон шувуу чинь хүүтэн газар амьдардаг учраас маш зузаан өөхөн давхрахтай. Өөхөн давхрах чинь өөрөө тос явж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ тос чинь дулаанаа машсан хадгалдаг юм байна. Тэгэл шууд амьдаар нь 100 руу хийгээл шатаагаал халаал. Тэгэнгүүт айгуу давуу талтай. Яаж яхэр нөгөө оцсон шувууг чи шатаач дулаан гарахаас гадна махын итчиж болж байгаа байхгүй. Хүнсээ давхар ингэ нөхчиж байгаа. Тэгээд хүн дөрлөгтөн ерөөсөө 10-аас 20 жилийн дотор одоо байхгүй болсон юм арай одоогийн оцсон шувуунаас арай том биетэй тэгээ илүү юм монхор хамартай тэгээ илүү урт далавчтай тийм одоо маншот гэдэг оцсон шувууны төрлийг тэр чигт нь хүний оролцоотой байхгүй л гайцсан зүгээр л тийч шатаагаал бүгдийг алаад дуусгасан байгаа байхгүй ерөөсөө тийм юм гонигтай түүхэд одоо хүндрэлтний энерги хэрэгцээнээс хүндрэлтний энергийн шунлаас болоод те ийм болж исэн маа. За ингээ явж байгаад бид нар ингээ янз янзын юм шатаагаад ингээд хэрэгжилж исэн. Ямар сандаа нэг оцсон шувууны төрлийг тэр чигтэн шатаагаад устгаа хийчих уу те. Ингэж байгаад ерөөсөө л юуг олж нээсэн бэ гэхээр нүүрс гэдэг агуу элементийг олж нээсэн байна. Нүүрс гэдэг агуу материалыг олж нээсэн. Энэ бол ерөөсөө маш
сайн дулаан хадгалж идэг те өөртөө. Тэгээд шатаагаал айгүй удаан хугацаанд дулаанаа бариад бээж идэг. Нэгсэндээ одоо нөгөө гэрд амьдардаг хүмүүс маань мэддэг те нүрс оройдоо хийгээл шатаахад өглөө бол тэр маань ингээд дулаанаа хадгалаад бээж идэг штэ халуун чигээрээ бээж идэг те. За хэдрүүлэх юм бол нөгөө нэг угаартах гэдэг аюултай юм болж байгаа тийм чи. Тэгэхээр ийм ашигтай зүйлийг олж нээснээрээ хувьсэл авчирж байгаа хгүй нөгөө ажуултурын хувьсгал бий болж байгаа шүү дээ. Том үйлдвэрүүд баригдах боломжтой болж байна. Бүхэл бүтэн хотыг би цахилгаанаар хангах боломжтой болчихж байгаа хгүй тий. Дээр үед бол ерөөсөө нэг юм нөгөө дингийн гэрэл байсан шүү дээ тий. Тэр нь юм тосон лаата. Тэрийг ингээл асаагаад тэгэл тэрнийхэн гэрэлд одоо нөгөө нэг ном уншина, хүчний гэрэлд ном уншина гэд бас нэг хэтрүүлсэн юм байдаг тий. Тэрэн шиг тийм байсан бол нүрсийг бид нар олж нээсээр бүхэл бүтэн цахилгаан станц бариад бүхэл бүтэн хотыг тогтоо болгоод бүхэл хүмүүс одоо ингээ те гэртээ гэрэлтэй байх боломжтой болж байгаа. За үүний нэг бас нэг инэттэй яриа байдаг шүү дээ. Томас Эдисон гэрэл зохион бүтээгээд хүмүүс нүрсээр цахилгаан станц зохион бүтээснээс болоод хүмүүсийн нөгөө нэг оройдоо 10-аас 12 цагийн ойр авдаг гэсэн шууд 8 болтлоо багассан. Ихэнх хүмүүстэй нөгөө унтхаа болсон гэрэлд ном уншаа сууж чаддаг. Тэ ингээд нэгнийндээ цугладаг ч юм уу гарч ордог. За дээрэс нь энэ бас нийгмийн их чухал юм болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар хотыг нүүрсний цахилгаан станцаар цахилгаанаар хангадаг болсноор хотын гудамд гэрэл тавих боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө аюулгүй байдал гэдэг зүйл бас дагаад тэнцээ өөрчлөгдөж штэ. Тэг. Ерөөсөө л энэ энергийг шийдэд өгчөд яаж чинь аюулгүй байдал өөрчлөгдөж чинь. За хүний нойр багасдаг юм байна. Нөгөө талаас давхар ингээд хүн сурах бүхэл амьдралын хэм маяг. Тийм бүхэл амьдралын хэм маяг өөрчлөгдөж байгаа байхгүй ерөөсөө. Ингээд дахиад нэг юм одоо шат өөр төвшөнд ирж очиж чинь гэсэн үг штэ бид нар чинь тийм. За ийм юм чухал одоо нөлөөнүүдийг авчирсан маа. Гэтэл 100 жилийн өмнө дахиад нэг юу болсон бэ гэхээр цөмийн энергийг олж нээсэн тийм. Уранта дугаар дээр бит хоёр ярьсан. Цөмийн энерги гэдэг энергийг олж нээсэн маа. За цөмийн энерги гэж тэгвэл юу вэ гэж асууя л та. Тэгэхээр сая энэ химийн энерги гэдэг буюу нүүрсийг шатаана гэдэг маань тухайн химийн элементийн электронуудыг л хооронд нь солиод ярина гэсэн шүү дээ. Электроноор л хооронд нь барьцалдуулаад тэгэл нөгөө CO2-ыг үүсгээл ийм процесс болж ийн гэж хэлсэн. За энэ процессыг чинь төсөөлөх юм бол одоо 1 кг нүүрсийг шатаая л та хоёлаа. Тэгэхэд нэг ийм тэрнээс гарч авах энергийн тоо гэдэг нэг ойролцоогоор 12 жоул гэдэг ч билүү дээ. Нэг тийм жижигхэн юм заяа. 12 жоул гэдэг бол ерөөсөө нэг айлыг 1 кг нүүрс гэдэг чинь нэг 12 цагийн хугацаанд дулаахан байлгахад л зориултаа. За гэтэл яг тэр хэмжээний энергийг би юунд зарцуулах юм бол тог одоо нөгөө гэрэл асаагаад плетгэнд өгөх юм бол юун 12 цагийн 1 цаг ч хүрэхгүй энерги болж байгаа байхгүй. Чинь хэдхэн минутанд л тэрийг ийм ашиглах боломжтой маш бага энерги болоод хувирчиж байгаа. За ийм энерги гаргадаг байна. Гэтэл цөмийн энерги гэдэг чинь тэгвэл юу юм бэ те? Цөмийн энерги гэдэг маань юу вэ гэхээр за юу шүү сандсан тоогийн 1 кг нүүрсийг шатаахад 1 мегажоул энерги гардаг гэсэн. Айгу сайн энерги гарч байгаа. Гэхдээ бодит байдал дээр бол тэрийг би яах нь олигтой юм хэрэглэж чадахгүй нэ шүү дээ тий. За тэгвэл цөмийн энерги гэж юу юм бэ гэхээр ямарваа элементийн атомын цөм гэдэг чинь өөрөө протон нейтронуудаар барьцалдсан систем байгаа тий. Тэр протон нейтронуудыг түрүүний электронуудыг хооронд нь ингэж хөдөлгөөд энерги гаргаж байгаа шиг протон нейтронуудыг би хооронд нь хөдөлгөөд нэгсэндээ хооронд нь солиод гэсэн үг шүү дээ. Хэдэн протон нейтрон байна тэрийг нь тоог нь ихсгэж багасгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгж солих явцад энерги үүсэж идэг тэнцээ нөгөө цөмийн барьцалдсан энерги маань өөрөө одоо цөмийн хөдөлгөөн одоо цөмийн энерги гарах үед тэр массын энерги нь потенциал энерги рүү хувираад бидний ашигладаг энерги үлчдэг тийм үү. Тэгэхээр ийм л юм байж байгаа. Нэгсэндээ ингэж ойлгож болно. Хэрвээ би электроныг хооронд нь солиод энерги авна гэдгийг бол одоо ингээд хоёулаа юу төсөөлье л доо. Номын сан төсөөлье тий. Номын 50 төсөөлье. Тэрэн дээр байгаа номнуудыг ингээ хооронд нь өөрөөр өрчиж болно шүү дээ. Тэгэхэд гарч ирж байгаа энерги химийн энерги гэж төсөөлж болно. Электронуудыг хооронд нь өрчиж чинь. Цөмийн энерги гэдэг нь тэр номын сангаа би бүгэлдэн солилцож байгаа байхгүй юу ерөөсөө. Тэгэхэд гарч ирж байгаа энерги гэж ойлгож байна. Тэгэхээр ийм чухал энерги байна. Тэгэхээр энэ цөмийн энерги яаж чинь гэнгүүт 1 кг ураныг би одоо уранаас энерги гаргаж авъя л да тий. Ямар нэгэн байдлаар цөмийн энергийг өөртөө хэрэгтэй гаргаж авъя. Тэгэхэд 1
1 теражоул энерги гардаг байхгүй. За 1 теражоул гэдэг бол түрүүний 1 мегажоул гэдэг нүүрснээс гарч авсан энергиэс сая дахин их энерги байхгүй юу? Ерөөсөө 1 сая дахин их энерги гэсэн. За ингэж түүл төсөөлж болно. Би 1 мегажоул энергиэр гэрлийн асаагаад, плетгээ асаагаад хоол хийгээд компьютер дээр ажиллаа хийгээд суухад 1 цаг болдог гэж бодъё л доо. Бодит байдал дээр энэ бараг цаг хүрэх нь үгүй юу? 1 цаг болдог гэж бол. За одоо тэгвэл энийг хоёулаа саяар үржиж те 1 кг уранаас энерги гаргаж яана гэж бодъё. Саяар үржих юм бол энэ чинь 1 сая цаг гэсэн үг шүү дээ те. 1 сая цаг ч одоо юу юм бэ? Хэдэн жил юм бэ те. Тэр чинь бүр хэдэн жилээр яригдсан. Маш асар хоол юм биш. Тийм маш том зөрүүтэй энергийн төвшин яригдж байгаа байхгүй. Химийн энерги, физикийн энерги хоёр бол зүгээр хэрэглэн дээр ярихад хоорондоо 1 сая дахин ийм зөрүүтэй энергийн төвшин яригдж байгаа байхгүй тийм чи. Тэгэхээр ийм урт. Тэгэхээр 1 кг уранаар би бараг 1 кг уранаар бараг 1 хүн насан туршдаа хэрэглэхээр байгаа өстэй тий. Түүний оронд тэргээр яах нь би бүхэл бүтэн тосгон гэж хийж болно гэсэн үг шүү дээ. Наацах нь. За Монгол улсаар ярих юм бол 1 кг уранаар би нэг том дүүргээ 1 жил тижих боломжтой гэж магадгүй тий баг тийм их хэмжээний энерги гарч ирж байна. Тэгэхээр энэ энерги дээр нь ярих юм бол энэ хоёр маань ийм том зөрүүтэй ойлголтууд явж байгаа байхгүй ерөөсөө хооронд нь жишгийн арга байхгүй юм том зөрүүтэй. Тийм учраас дэлхийд даяараа сүүлийн 100 жил цөмийн энерги рүү шилжсэн тий. Ерөөсөө өндөр хөгжсөн орнууд бол бүгд цөмийн энерги рүү шилжээд цөмийн энерги л хэрэглэе. Цөмийн энерги бол юу юм бэ? Нэгт одоо нэг эн чин гарагд 1 кг уран 1 кг нүүрснээс гаргаж авж байгаа энерги чинь бүр харьцангуй тоо юм байна тий. Амар харьцангуй тоо юм. Үлэмжийн гарахгүй. Тийм. Тэгээ үлэмжийн гарахгүй. За тэр тухай ярина хоёлаа. Цөмийн энерги ийм ашигтай мэнэ бүгд цөмийн энерги рүү шилжиж байгаа. За гэхдээ хүмүүсийн ярьдаг асуудлууд энэ чи үргэлж бэж яадаг. Тэр нь юу вэ гэхээр наад ураны чинь ингээд баяжуулаад ингээд авах юм бол яана уул уурхаад хэцүү. Тэ одоо ингээд нөгөө химийн аргаар ураныг гаргаж авах юм бол уул уурхаан бохирдол үүсгдэгэ. Хажууд нь нүүрс нь илүү цэвэрхэн гэдэг ийм хүмүүсийн яриануд байдаг. За хоёлаа энэ тухай одоо нэгсэндээ энерги нь ярьчлаа шүү дээ. Ийм агуу гоё ашигтай юм байна те. Агуу гоё юм. Гэхдээ ямар ч зүйл төлөөсгүй ирдгүү тийм үү. Одоо ингээд нөгөө ус төрөгчийг яалаа юунд ашиглаад эхэлсэн чинь хийнд ашиглаад эхэлсэн чинь дэлбэрээд эхэлсэн те гал авалцаад эхэлсэн. Ямар ч зүйл төлөөсгүй ирдүү. Тэгэхээр тэр төлөөс нь юу вэ гэдгийн тухай хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд ярилцъя те. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энгийн бөгөөд төгс Хадалаба брэнд ивент гэж ажиллаж байна. Тэгээ Хадалаба арьс чигшүүлэх цуврал байгаамаа. Тэгээд арьс нь одоо маш гоё те чиглэг. Тэгээ орой болгондоо бас нэг арьсаа цэвэрлээд нэг энгийн арчилгаанаас яг ийм сайхан арьстай байх бас юм боломж байдаг. Тэгэхээр Roto компани Хадалаба чигшүүлэх арьс ашилгааны бүтээгдэхүүн нь арьсыг гүн удаан хугацаанд чигшүүлэхэд зориулагдсан одоо юм технологи байгаа. За энэ бүтээгдэхүүнд бол 4 төрлийн хялароны хүчил агуулгадаг гэж байгаамаа. За энгийн хялароны хүчил, супер хялароны хүчил, за эдгээр нь болохоор арьсны гадаргуу дээр ингэж ажиллаж арьсыг шууд усжуулж зөөлөн болгодог ийм үйлчилгээтэй байдаг бол нано хялароны хүчил нь болохоор маш жижиг молекултай болохоор арьсны эпидерм давхаргын гүн төртөл нэвтэрч дотроос нь арьсыг ингэж чигшүүлж өгдөг. Арьс бол нэг олон давхаргатай байдаг. Тэрийн хүртэл нь одоо хурц чигшүүлдэг юм байна. За эсэлдүүлсэн хялароны хүчил энэ хамгийн сүүлд нэмэгдсэн шин төрөл байгаа. Тэгээд арьсны гүнд нэвтрэхээс гадна арьс нь шингэсэн энэ чигийг барьж ууршиж алдагдахаас хамгаалдаг гэдгээр одоо маш давуу талтай байгаа. Тэгэхээр чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд байхад арьс хуурайшдаг юм асуудал байдаг. За энэ асуудал бол гарахгүй. Арьс гүнээсээ чигтэй удаан хугацаанд зөөлөн байж чадна. За мэдээж ийм арьс бол одоо хөгшрөхгүй, үрчихгүй гэдэг юм уу те. Тэр тал дээр ингэж зөв арчилгаа болж өгнө. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг авахыг хүсвэл та бүхэн маань Монсын эмийн сан болон GGI BT дэлгүүрүүдээр ингэж худалдаалагдж байгаа. Мөн Facebook дээрээс Roto Hadalaba Mongolia гэд та бүхэн маань дагаад аваарай. За сайн хөгшрөхгүй гэж жоохон сонио үг хэрэгжилчлээ. Гэхдээ одоо нэг те арьс хуурайшснаас үүдээд нэг үрчлээс үүсдэг те. За энэ утгаараа бас та бүхэн ойлгоорой. Тэгээд манай од мөндрийн бас охид бүсгүйчүүд Hadalaba-гийн бүтээгдэхүүнийг бас хэрэгжилж байгаа. Тэгээд бас том таатай байдгаа та бүхнийг бас хэрэглээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр асуудал одоо тэгэхээр юу вэ гэхээр за энэ нүүрсийг ч ашиглаж болно, ураныг ч ашиглаж болно тийм үү. Гэхдээ гаргаж авж байгаа энергиэр нь тухайн одоо нэг
килограммаас гаргаж авж байгаа энергиэр нь ярих юм бол би уран ашигласан ашигтай байна гэдгийг ярьлаа тий. За гэтэл тэгвэл нүүрсийг яаж яадын одоо бид нар олборлтын ураныг яаж олборлтын гэхээр хоёул асуудалтай энэ дээр хүмүүс ягаад ч юм одоо нэг уранаас айдаг хүмүүс шууд нүүрснийхэн талд орох гээд яг гэдэг тэр хүмүүсийн ихэнх нь нүүрсээ яаж олборлдгийг мэддгүй юм шиг байна. Ураны талд ордог хүмүүс нь болохоор хит ураныхын талд ороод хит нүүрсээ үүсгэх гэдэг. Гэтэ энд бол бид нар яаж хандах ёстой вэ гэхээр ерөөсөө нэгт нүүрсийг бид нар 100 жил за 100-аас ч олон жил олборлцсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Ураныг бид нар 100 жил олборлсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд хооронд нь харьцуулах хэрэгтэй байхгүй. Түүнээс биш за нүүрсийг яаж олборлтыг гэх юм бол нүүрсний уурхай дээр очиж үзсэн хүн болгон мэдж байгаа. Нэгт нүүрсний уурхай дээр гардаг одоо бүр урт хугацаанд гардаг хамгийн хэцүү асуудал юу вэ гэхээр нүүрсний уурхай дээр тоосчлт гэдэг юмнууд бий болж идэг. Нүүрснээс үүдсэн тоосчлт гэдэг юмнууд бий болж байгаа. За дээрэс нь энэ нүүрснээс үүдсэн тоосчлт гэдэг юм өөрөө нүүрсийг шатаахад бас гарч ирж байгаа юм тоосчлтууд байгаа. За энийг би амьсгалах юм бол тэгэл дуусаа. Ерөөсөө миний уушиг нь багаар тэнцээ хоримтлагцаар агаад одоо нэг уушигны ийм салстууд нь битүүрээд нас урдаг тохиолдлууд байдаг шүү дээ тий. Ялангуяа дээр үед нэг уурхаад цэвэр хүн ингэж олборлдог байхад маш их гардаг ус. Уушиг нь шууд битүүрээд усчаад алгуулдаг. Нүүрснээс болсон ийм асуудлууд гарч ирдэг. За орчин үед бол мэдээж энэ асуудлыг шийдсэн нүүрсний уурханаар тодорхой агаар сэлгэлт за нэг хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт зүйлүүд байгаа мэдээж байгаа. Окей. Тийм ч учраас нүүрсний уурхай дээр гардаг эндэгдлийн тоо багасцсан. Гэхдээ энэ эндэгдлийн тоо багасцсан гэдэг нь байхгүй болсон гэсэн үг биш тийм үү. Тодорхой хэмжээнд үргэлж бэж идэг. Жилд дор хаяж 10 хүн жишээ нүүрсний уурхай дээр нас урдаг тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ бол өөрөө нэг одоо хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан ч юм уу эсвэл ямар нэгэн осол гэмтлээс болсон тохиолдлууд гарч идэг. Үргэлж тэмчээ. За гэтэл нөгөө талд бас нүүрсний уурхай дээр өөр нэг асуудал байна. Тэр нь юу гэхээр би нүүрс олборлж явах үед тэнцээ давхар метаны хийг үүсэж идэг байхгүй юу? Давхар метаны хий маш богино хугацаанд маш ихээр үсээд агаарт дэгдчихэдэг. За тэрийг бол бас өнөөдөр тодорхой хэмжээнд зохицуулдаг. Агаарт гаргахгүй гэж одоо тий зохицуулна contamination хийн тэрийг одоо 20 янзаар. Гэхдээ л тэнцээ ямар нэгэн алдагдлууд бий болж идэг. Тэр алдагдлууд яадаг вэ гэхээр нүүрсийг би шатааснаас илүү одоо богино хугацаанд илүү өндөр импакттайгаар хүлэмжийн хийд нөлөөлж идэг байхгүй дэлхийн хүлэмжийн нөлөөлж идэг гэсэн. Ерөөсөө дэлхий дээр байгаа нийт хүлэмжийн хийний 70 орчим хувь нь байдаг баха. За би хэрвээ буруу хэлж байвал мэрэгжлийн хүмүүс нь засаад өгөрөө. Одоо нэг сүүлийн жоохон ядраа тоонууд мартаад идэг болчихсон. Тэгэхээр ингээд 70 орчим хувь нь нүүрс олборлсноос болж гарч байгаа хийнүүд байгаа. Дандаа тэр хүлэмжийн хийний асуудлууд. Ерөөсөө сүүлийн хэдэн 100 жил бид нар нүүрс олборлсноос болж гарсан хүлэмжийн хийн өнөөдөр дэлхий дээр байгаа нийт хүлэмжийн 70 орчим хувийг эзэлж идэг санагдаад байна. За дээрэс нь яах вэ гэхээр нөгөө гаргаад авцсан нүүрсээ би аваач түлэн шүү дээ тий. Аваач түлхэхэд нөгөө нүүрс чинь тэн чинь утаа буюу CO2 гаргана шүү дээ. CO2 чинь дахиад хүлэмжийн хийх юм уу тийм чи. Тийм учраас ерөөсөө байгаль орчин хүлэмжийн хий гараад яасан ч хүлэмжийн хий гаргаж идэг тий. Яг чиний хэлсэн. Яасан ч хүлэмжийн хий гаргаж идэг учраас ийм асуудал бий болж идэг. Энийг бол бид нар ингээд гээ нүүрс чи асуудал гардгүй мардгүй ингэж ярих ёсгүй. Энэ бол ийм асуудал гаргаж идэг нь үнэн. Тэр бол ерөөсөө тэрийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ч учраас өнөөдөр одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын атомын энергийн төв, олон улсын энергийн агентлаг за тэгээ ингээд том байгууллагууд байгаа. Эдгээр бүгд нүүрсний уурхай болон нүүрсний хэрэглээг бид нар тодорхой хэмжээнд танахгүй бол энэ уур амьсгалын өөрчлөлт чинь баларлаа манайхаа тий. Дэлхийн сүүлийн 100 жилийн хугацаанд 2.5 градусаар дулаахан болсон байгаа даа шүү дээ. Хүмүүс энийг нэг юм юу гэж боддог юм шүү. Энэ 2.5 юу ч гэж бодоод идэг. Гэтэл ийм хэмжээнд дулаан нэмэгдэхэд Арктикийн бүсийн мөснүүдийн 50 орчим хувь нь хайлаад алгуулсан байгаа юм чи. За ингээд хайлаад алгуулсан бас хүмүүсийн андуурдаг нэг юм байдаг. Гүй тэр чинь мөсөн одоо нэг юм юу байжгаад мөс байжгаад хайлаад ус руугаа шингэхээр тэр чинь эзлэгүүн нэмэгдэхгүй шүү дээ. Ямар ч нөлөө гарахгүй гэдэг үгүй. Тэр бол үнэн. Тэр бол зөв одоо нэг аргумент. Мөс байжгаад далаа дээр мөс байжгаад хайлвал эзлэгүүн нэмэхгүй. Тэр бол яах ч вэ? Гэхдээ Арктикийн буюу Антарктикийн мөс гэдэг чинь хуурай газар дээр байгаа мөс واخхгүй тэр чинь. Хуурай газар дээр байгаа мөс хайлаад далайн түвшин рүү орох юм бол далайн түвшингийн эзлэгүүний нэмэнд тийм чинь. За ингээд нэмэгдэх юм бол
наадзахын асуудлууд үүсэж эхэлнэ тэнцээ. Нэгсэндээ бид нар экологийг өөрчлөөд байгаа байхгүй. Тэгэл одоо хэрвээ анзаарч байгаа сүүлийн 30 жил дэлхий дээр болж байгаа байгалийн гамшигт үзэгдлийн тоо ингээд үргэлж ихсчихэд. Тэр бол ерөөсөө л бидний нөгөө нэг уур амьсгалдаа хүний энэ буруутай үлээс болоод нөлөөлөд байна гэдэг бид мэддэггүй байсан. Мэддэггүй байхдаа бид нар тодорхой хэмжээний нөлөө үзүүлэхээр юмнууд хийцэн. За тэгэнгүүт одоос хүмүүс нөгөө юу гэж орж ирдэг. Хүн л ийм арчаагүй муу амтан гэдэг. Яагаад ч юм ингээд нэг экстрим рүү очих гээд байдаг. Үгүй. Хүн энийг олж мэдж байгаа байхгүй. Тэрийг ямар нэгэн одоо тэ Африкийн орангутан олж нэг өгүүлэхгүй тэрийг хүн олж нээсэн. Хүн олж мэдснээр бид нар энийг ойлгох боломжтой. Ойлгоно гэдэг нь дахиад хүний даваа тал нөгөө битээ одоо урнаа битээр бол баг нөгөө хүмүүсийн чихэнд ингээ шуугтал нь ярьж байгаа тийм энэ химийн дугаарууд дээр хүн ямар нэгэн зүйлийг олж нэхэрээ хэрэгжилж сурдаг. Хэрэгэлснийхэн дараа зөв хэрэгжилж сурдаг. Зөв хэрэгжилж сурсныхан дараа бид нар импактыг ойлгож эхэлдэг тийм зөв буруу гэдэг. Санаа маш их таалагдчихна. Тийм импактуудыг ойлгож эхэлдэг. Тэгэхээр бидний импактуудыг өнөөдөр ойлгож эхэлсэн учраас үе манайхаа нүүрс чи ингэж дэжтэй гэд дэлхийд даяараа ярьж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт яг энэ хамгийн гол энэ асуудлууд яадаг вэ гэхээр улс гүрний энергийн асуудлууд руу орчиж байгаа учраас үргэлж тэнцээ улс төр орж ирж байдаг. Улс төр орж ирэхээр тухайн улсуудын одоо аюулгүй байдал гэх мэт тоглолтууд чухал болчдөг. Улс төр орж ирэхээр муухай гэсэн үг биш манайхаа. Угаасаа улс төр орж ирэх нь тодорхой тэр чинь. Харин ч улс төр орж ирж байвал сайн заяа. Харин ч тэгжиж тэнцээ зохицуултууд бий болно гэсэн. Хүний оролцоо илүү өндөр хүчтэй орж ирнэ гэсэн. Зүгээр л тэр улс төрийг муухай болгож муухайгаар ашиглаж байгаа хүмүүсийн нөлөөгөөр бид нар тэрийг буруу зүйл муу зүйл юм а гэж ойлгож болохгүй. Энд чи дахиад нөгөө нэг хүн чин дотроо сайнтай ирэнтэй юутай гэдэг шүү дээ. Сайнтай муутай гэдэг шүү дээ. Тэрнтэй л адилхан юмнууд болж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ийм зүйлүүд болж байгаа. Тэгэхээр ингээд нүүрсийгээ базаад нэг хэлэх юм бол уурхай дээр метан гэдэг хийг гардаг. Дээрэс нь уурхай дээр тодорхой хэмжээний ослууд гарч идэг. Ийм одоо ийм аюулууд байна. За тэгвэл нөгөө хүмүүс маань асуун л та. Тэгвэл танаа уран ямар давуу талтай мэ гэж магадгүй тийм. Одоо танаа уран манай уран юм шиг болчихсон сүүл рүүхээр. За мэдээж ураныг олборлож байгаа үед тэнцээ аюул гэдэг юм байгаа. За уран олборлох олон янзын техникүүд байна. За тэр дундаас өнөөдөр дэлхийд дээр хамгийн түгээмэл ашигладаг нөгөө ураныг химийн аргаар олборлох гэж байгаа. Ерөөсөө тэр газрын гүнд байгаа ураныг абсорб хийдэг те тодорхой химийн элементүүдийг оруулаад өөрт нь шингээж аваад гаргаж авдаг. За иммуны улмаас ямар асуудлууд үүсч болдог вэ гэхээр хяналтгүй хийх юм бол бас л нүүрсний уурхайтай адилхан. Нүүрсний уурхайг хяналтгүй хийх юм бол уул уурхайн нөхөн сэргийлтийн асуудал гэдэг юм яригдчихэдэг тийм чинь. Бүх уурхай дээр яригдана. Тэр зөвхөн уран дээр ч биш. Бүх төрлийн уурхай дээр энэ яригдана. Уран дээр ч гэсэн хяналтгүй хийгдэх юм бол ойр орчмын уул уурхайн нөхөн сэргийлтийн асуудал гэдэг юм яригдана. Тэрийг хянжидаг газрууд байд юм аа. Дэлхийн одоо цөмийн холбоо, олон улсын атомын энергийн төв гэх ийм том газрууд тэрийг хянжид юм аа. Дээрээс нь бүсчлэлийн хяналтууд гэж байгаа. Нэг гэсэндөө Монголд чинь одоо уран олборлож эхэлж байгаа бол тэр хяналтыг монголчууд өөрсдөө чанга тавьж явах ёстой. Дээрээс нь Монголоос гадна хоёр хөрсчин тэр хяналтыг чинь тавина. Ягаад тэгэхээр миний хажууд нэг нөхөр уран олборлоод эхлэх юм бол би юу гэж хардах вэ гэхээр энэ одоо жишээ нь хасаа байлаа гэж бодъё л та муугаар нь хасаагаар жишээ аваад хасаа уран олборлоод эхлэв би хасааг хардахгүй энэ нөхөр чинь гинт уран баяжуулаад эхлэв би яах юм те. Нэг гэсэндээ үргэлж тэнцээ тухайн улсуудын аюулгүй байдал энергийн одоо үл хамаарсан байдал гэсэн чухал зүйлүүд яригддаг учраас энэ бол тэгэл нэг Францын нөхөр манад ирээд уран хийсэн чинь нэг монголчуудыг л хорлох гээд идэг те. Ягаад ч нэг юм ерөөсөө нэг юм монголчуудыг л нэг юм гадаадынхаа хорлох гээд идэг. Гэтэл нэг юм хорлуулад авах юм цөөхөн дуулсан шүү дээ бид нар ч уулна бол те. Тэгээ ингээ хорлох гээд идэг юм сэтгэхүйтэй нэг юм хохирогчийн сэтгэхүйтэй. Тэгээд гэтэл үгүй тэнцээ чинь Оросууд хяналт тавина, Хятадууд хяналт тавина, Солонгосууд хяналт тавина, Япон хяналт тавина тэнцээ. Ийм олон гадны хяналтууд орж ирж яхад нэг Франц дурак одоо бидрийг хорлох гээд дахин цааш. Нэг гэсэндөө тэр Франц дурак бидрийг хорлох юм бол эн чинь бусад хяналт тавьж байгаа улсуудад нөлөөлөх хөхгүй юу? Тэр одоо хорлож байгаа нөлөө. Тийм учраас хинч хорлогдохыг хүсэхгүй учраас одоо орон байраар ярих юм бол миний хөрш хасаа маань уран олборлоод эхлэнгүүд хажуу талд нь хөрш урнаа тэрийг хяналт тавина шүү дээ. Хүү чи яаж ийн. Тэгсэн чи дээд давхурт нь амьдарч байгаа зандаа тэнцээ хяналт тавьж эхэлнэ. Доод давхурт нь амьдарч байгаа эба тэнцээ хяналт тавьж эхлэх байхгүй юу? Тэгэнгүүт тэр хасаа гэдэг хүн чинь яаж чадахгүй шүү дээ, тэ. Бүх хяналтын дор зөв юм аа л юм шүү дээ, хяналтын дор. Ийм асуудал байгаа. Түүнээс биш аюул байдаг нь бол үнэн тэр хяналтгүй хийгдэх юм бол ямар нэгэн байдлаар одоо
буруу хяналттай хяналт сул ч юм уу хийгдэх юм бол тэр уул уурхайн асуудлуудыг үүсгэж идэг. Гэхдээ энд нэг баримт байдаг. Тэр нь юу вэ гэхээр нүүрснээс болж жилд 5-аас 10 хүн нас урж идэг. Нүүрс нь уурхаа тэр. Нүүрснээс болж гинэ. Нүүрс нь уурхаа тэр. Харин ураны уурхаа тэр уран олборлож явахад нас урсан хүн одоогор байхгүй л юм л та. Яг зөв хийгээд явж байгаа үед. Гэхдээ магадлал байж идэг. Тэр нь юу вэ гэхээр ойролцоогоор 33-аас 35 жилдээ ямар нэгэн байгалийн хүний оролцоогүй эсвэл хяналт алдагдсанаас болж нэг хүн нас орох магадaltaй гэдэг. Тэгэхээр нүүрстэй харьцуулах юм бол 5-аас 10 дахин бага байхгүй эндэгдлийн тоон тэнцээ. Ийм талаараа бас энэ ч давуу тал байгаа. Гэхдээ хоёулаа сөрөг талтай гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэн л юм чинь тэр бол ерөөсөө тэрийг бид нар хүлээн зөвшөөрч явах ёстой. Аль алинд нь юм байгаа. Тэгээ эцээц энэ юуг л харуулж байгаа вэ гэхээр ерөөсөө л хүнийг л харуулж байгаа байхгүй. Хүн тэнцээ хяналт тавина, хүн тэрийг хийн. Тэгэхээр хүмүүс тэрийгээ зөв хийх ёстой. Хяналтын дор нэг зөв процедурын дор хийж явах ёстой. Буруу процедурын дор хийх юм бол бидэрт маш том жишээ байгаа тийм цөмийн цэглэгээ станц дээр Чернобыль гэдэг бидэрт маш том жишээ байгаа. За ураны уул уурхай дээр ч гэсэн Африкийн зарим орнууд дээр хяналт сул байснаас болж гарсан юунууд байдаг, ослууд байдаг. Тэр бол үнэн. Тэр бол гэхдээ ураны буруу биш байхгүй. Тэнд нэг ухамсаргүй амьгүй гівч байгаа уран яаж ч утсан буруутай болохгүй шүү дээ. Дандаа л тэр бол хүний буруутай үйл ажиллагаа байждаг. За энэ ч бол ерөөсөө хариуцлагын асуудал байгаа байхгүй. Тухайн мэрэгжилтэн хариуцлага хяналтын л асуудлууд байна. За ингэнгүүт дахиад нэг том аргумент гарч ирдэг нь юу гэхээр за нүүрсэг бол бид нар маш олон зуун жил хэрэгэлсэн яаж ингэдгээ мэднэ энэ бол ингээд нэг танихгүй чөтгөрөөс таньдаг чөтгөрөн дээр гэдэг үг байдаг шүү дээ тийм үг гаргаж ирдэг наа чин танихгүй чөтгөр юм чинь бид нар мэдэхгүй гэдэг үгүй уран бол таньдаг чөтгөр ихгүй уулан тийм монголчуудын хувьд танихгүй чөтгөр байгаад байгаа шүү гэхдээ тэрийг таньдаг хүмүүс байгаа шүү дээ тэр нь би юу хэлээд байгаа гэхээр мэрэгчлэтнүүд байгаа тийм чи цөмийн технологи төгсөж байгаа оюутнууд байгаа. Францад ажилладаг монгол хүмүүс байгаа. Энд ягаад ч юм нэг монголчууд өөрсдөө бахарх дуртай мөртлөө яг юм нэг юм цөмийн технологи дээр очихоор өөрсдөө итгэхээ болчдөг. Тэ нэг юм нэгээ хардаал бид нар чадахгүй матахгүй нэг монгол нь алдаа гаргана нэг хачаа чимэрэддэг. Хэрвээ тэгдэг байсан бол өнөөдөр оюутлахын дээр хяналтан дээр сууж байгаа монгол залуучууд алдаа гаргацсан л байх ёстой шүү дээ. Тийм үү? Гэтэл үгүй шүү дээ. Тийм алдаа оюутлахын түүхэнд гарч байгаагүй. Энэ чинь Монгол мэрэгчлэн хүн бид нар чинь бусад Америк хүмүүстэй Япон хүмүүстэй адилхан л тархитай шүү дээ тий. Юу гараач дутхгүй шүү дээ. За зарим юм дээр тоглоомчгүй илүү л гарна үхээс биш дутхгүй шүү дээ. Адилхан л бид нар сурна, адилхан л бид нар ойлгоно тэр хэлцээ. Чи байгалийн хөл чи ертөнцийн даяар нэг л юм байгаа шүү дээ тий. Тийм учраас нэг ингээ өөрсдөө мяалаад байдаг үгүй. Тинчээ мэрэгчлэнүүд нүүрсний уурхай дээрээс бид нар жишээ авах юм бол оюу толгой гэдэг маш том жишээ байна тинчээ. Тинчээ дандаа Монгол мэрэгчлэнүүд ажиллаж байгаа. Монгол мэрэгчлүүд тэнцээ сурч чадчихээн, ажиллаж чадчихээн, ажил явж чаддгаа гэдгийг харуулсан байхад уран дээр ч гэсэн бид нар чадах болохгүй ерөөсөө. Энд чинь зүгээр л нүүрсгээ би ураанаар л солилцож байгаа асуудал шүү дээ. Дахиад мэрэгчлүүд нь илүү нарийн мэдлэгтэй л болно гэсэн үг. Ийм л зүйл байна. Тэгэхээр энэ дэр нэг ингээд нэг юм яалаа доош нэгэдэх хэрэггүй байхгүй тийм. Ерөөсөө мэрэгчлийн асуудал бол бидэрт байж байгаа. Харин ч ийм уурхайтай болох юм бол манай нэг нарийн шинжилгээ ухаан гэж байгаа юм тий. Энэ нүүрс цөмийн шинжилгээ ухаанууд чи ийм шинжилгээ ухааны мэдлэг ихснэ. За нарийн шинжилгээ ухааны мэдлэг ихсгээр яадаг вэ гэхээр ерөөсөө дагаал тэнцээ бусад хавсарх шинжилгээ ухаан хөгжиж идэг. Түрүүн ярьсан шүү дээ. Зүгээр л нүүрсийг ашигладаг болсон чинь бүгд бүтэн хотыг захиргаанаар тэжээгээл гудамжиндаа гэрэлтэй болж молоо л тий. Ийм болон давуу талууд гарч эхэлж байгаа шүү дээ. Үүнтэй адил нүүрс бид нар ураны захиргаан станцтай болох юм бол ураанаа ингээ олборлоод бүр ингээ ирээдүг зөв мөрөдөлтөй хоёлоо гоёор тий. Ураны захиргаан станцтай болох юм бол энд юу болдог вэ гэхээр анагаахын шинжилгээ маш хүчтэй хөгждөг байхгүй ерөөсөн. Тэр нь хамгийн чухал зүйл гэдэг байна. За хоёлаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад нэвтрүүлгийн төгсгөлдөө оръё тий. За чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids Lenus Med компани маань ивент гэж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр амин дэмээр баялаг өвөл урайнд ор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери, эрс боцыг нэг дөр агуулсан нийлмэл найрлагатай бүх төрлийн Bikutan хүүхдийн витаминыг та бүхэндээ санал болгож байгаамаа. Тэгэхээр эдний пэйжээр нь ороод харах юм бол та бүхэн тухтай танилцж байгаа бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой. Өвлийн улирал болж байна. Ханиад томоогүйхэн шиг асуудалгүйхэн шиг
шиг өвлөө өнтөө сайхан давчмаар байна. Тэгээ ингийн тулд одоо бид дархлаагаа дэмжихөөсөөр арга байхгүй. Одоо хүмүүс маань бас тогтмол витамин D-цэгээ уугаад ингээд хэвсчихсэн байна. За өнөөдөр харин би та бүхэндээ Picutani мульти иммуно витамин найрлагандаа энэ 5 тэрбум ашигтай бактери агуулсан ашигтай бактерийг танилцуулах гэж байгаа. Тэгээд B витамины комплекс агуулдаг болохоор таны хүүхдийн алдагдсан эрцийг нөхөж дархлаа дэмжих, ходоод гидсний хэвийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, за эрүүл чирэг үүсгэхийн тулд энэ хүчтэй дархлааг бий болгох нь чухал байдаг. Тэгэхээр та бүхэн маань ашигтай бактери аваад давхар одоо дархлаагаа дэмжиж, бодисын солилцоогоо дэмжиж, ядралтаа багасгаад, ходоод гидсний үйл ажиллагааг тэнцвэржүүлээд одоо нэг жүржийн амттай сахарын агуулгамжгүй гоё юм те өдөртөө нэгийг уугаад ингээд одоо өөртөө ихтэй, эрүүл мэндэд ихтэй ингэж өвлийг өнтөө сайхан давах боломж байгаа шүү. Тэгээд Монс, Аспарм болон бусад эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. За эдний витаминууд бол одоо нэг Европоос орж ирдэг одоо чанартай ийм бүтээгдэхүүнүүд байна. За мөн та бүхэн маань Age.cig эмийн сайтаар захиалаад байгаа газараа үнэгүй хөргүүлээд авах боломжтой. Тэгээд Facebook хаяг нь Alkaloid Mongolia гэдэг дэлгэцэн дээр гарч байгаа. Дагаад аваарай. Холбогдох хугацны дугаар нь 9934 97 17 гэсэн дугаараар та бүхэн холбогдоорой. Ингээд химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлгийн маань юу юм тэтгэж хамтарч ажиллаж байгаа. Танаа байгууллагын хамт олонд баярлалаа. Баярлалаа. Одоо ингээд уул нь витамин бас их адилхан шүү дээ. Юу вэ гэхээр бид нар ингээд дээр үед витаминыг юунаас олж авдаг гэсэн мэхээр хоолноос олж авдаг гэсэн байгаа байхгүй тий. Дээр үед гэдэг нь хүмүүс одоо ингээд витаминыг ялгаж сурахаасаа өмнө. За ингэж яагаад ихний ялгах аргууд гарч эхэлсэн байна. За тэр нь юу вэ гэхээр мянган жилийн өмнө тий. Дор хаяж мянган жилийн өмнө. За 1000 гэхээр арай хоол юм. За 500 жил гэчээ 500 жилийн өмнө чинь. Тэрийг нь бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр өнөөдөр тан гэж хэлдэг байхгүй тий. Хятад болон тан гэдэг чинь шүл гэсэн үг тийм яг нөгөө им тангийн тан. Тэгэхээр тэр бол хамгийн анх бид нар тодорхой ургамал болон одоо хоол хүнсэндээ хэрэглэдэг зүйлээсээ яг хэрэгтэй витамин хэрэгтэй имийг ялгаж авч сурж байгаа ихний оролдлогууд шүү дээ. Гэхдээ там бол 100% ялгаж авч чадахгүй тийм үү. Нэгсэндээ би ингээд миний биед D витамин дутагдсан байнгут D витаминаар баялаг хүнс хэрэглээд нөгөө хүнсний маань D витамины агуулмж нь бага байвал ихэд хэрэгтэй болчиход байдаг. Гэтэл тухай чи хоол бага учраас тэгж чадахгүй. Тэгэхээр хүмүүс яаж эхэлсэн гэхээр яг хэрэгтэй юм ялгаж аваад зөвхөн тэр тунгаар нуугаад эхлэх юм бол тэр чинь надад илүү хүчтэй одоо нөгөө efficiency гэдэг чинь ашигтуулын коэффициент гэдэг те тэр нь өндөр болчихж байгаа байхгүй. За эхний орлогууд бол там байгаа. Гэтэ там бол айгу одоо дээр үед хийжсэн учраас одоо ч бүдүүлэг хэлбэрээрээ байгаа. Тэр нэгсэнд наазахын тан спектрийн анализ хийх юм бол төвчээ бол яг хүний биед хэрэгтэй нэгдлүүд нь бага байгаа. Юутай харьцуулахад вэ гэхээр эмтэй харьцуулахад манайхаа. Им гэдэг чинь тангийн чинь дараагийн төвшний юм багхгүй тий. Им бол бүр яг цэвэр ялгаад авчиж штэ. Тэгэж ялгаж авахдаа юу хэрэгжилж байгаа гэхээр цөмийн технологи хэрэгжилж байгаа. Нэгсэн спектр анализ хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэл яг тэр одоо нөгөө би жишээ нь амгцлын хийх гэдэг байлаа гэхэд амгцлын чи антибиотик болчихор өөр болчих юм байна. Нэг витамин хийх гэдэг байлаа гэхэд тэр зөвхөн витаминуудыг ялгаж аваад капсул дотор концентрац хийчихнэ шүү дээ тий. Тэр бол яг тан жишээ нь одоо ингээд 50-50% харьцаатай байдаг гэж бодлоо. 50% витамин 50% хэрэггүй юм гэж бодъё тий. Биеинд яг хэрэггүй. Гэтэл витамин яах нь 90-10 харьцаатай байж идэг ч юм уу тий. Хамаагүй ашигтуул нь өндөр болчихж байгаа юм шүү дээ. Тинч. Тэгэхээр ийм давуу талтай байхгүй. Тэгэхээр энэтэй адилхан бид нар нөгөө витамин ууж байгаа чинь дандаа л ийм илүү ингээд нарийн ялгаж аваад илүү орчин үеийн болгочих штэ. Тийм учраас бидэрт илүү сайн нөлөөлөд штэ витамин эмнүүд маань тий зүгээр хоол идчихснаас тэрний агуулмж өндөртэй. Үүнтэй адилхан энерги төр ч гэсэн одоо юу ярих гээд байгаа вэ гэхээр нөгөө waste ярих гээд байгаа байхгүй хаягдал гэдэг юм ярих гээд байгаа. За түрүүний витамины жишээн дээр бол би ийм уугаад витамин уух юм бол миний биенээс тэрний баг хаягдал гэдэг юм гарахгүй штэ. Тийм үү? Гэтэл би зүгээр нөгөө нэг жоохон баялаг хоол хүнс хэрэглэх юм бол миний биенээс тэрний хаягдал гэдэг юмд гарч идэг тий. Тэр бол тодорхой хэмжээнд гарч идэг. Бид нар 0 орж гаргадаг тийм үү тэрийг. За нөгөө тал тэгвэл энерги төр ч гэсэн адилхан байна. Нүрсийг шатаалаа хаягдал гэдэг юм үүснэ тийм ч. За нүрсний хаягдал бол миний л хувьд хамгийн хорлонтой хаягдал гэхгүй. Тэр хүмүүс ягаад ч нүрсний хаягдлыг тоотгүй гэтэл үгүй нүрсний хаягдал чи хамгийн хорлонтой. Хамгийн наазах нь юу гаргадаг вэ гэхээр утаа гаргадаг байхгүй. Утаа чинь агаарт дэгдээд алга болчихно. Тэрийг ингээд барих ямар ч юу байхгүй, боломж байхгүй. Агаарт дэгдэж алга болол хүний хүүхдийн
юу уушиг руу ороод тэгээ олон жил тэрийг амсгалахаар яг хүн шууд хор тавтартай болно шүү дээ. Тэр утаанд чинь хүнд металл нэгдлүүд явж байгаа манайхан. Нөгөө нэг хүмүүсийн айгаад идэг цацрагтаа гэдэг юмнууд чинь тэр утаанд чинь ч явж байгаа нүүрсийг түлхээд гаргасан. Ерөөсөө тэр тийм цэвэрхэн юм гэж байхгүй байгаль. Тэгэхээр тэр хаягдл нэг хортой байхгүй. Хүнд металлууд агуулж идэг, юу болчдөг, утаа болчдөг, утаа нэмжээдэг, давхар хүлэмжийн ингээл хүлэмжийн хий нэмчихэж байгаа. За дээрэс нь айгүй одоо нөгөө нэг хэмжээ томтой энерги гэсэн үг. Нэг гэсэндээ одоо би 1 гигаватт элект цахилгаан гаргаж авъя тий. Одоо 1 гигаватт юу 1 дүүргийг дижэхэр ч юм уу да Монголын. Тийм юм гаргаж авъя гэж бодоход надад 450 тонн нүүрс хэрэгтэй байхгүй. 450 тонн нүүрс гэдэг чинь одоо юу юм? Нэг автобус чинь хэдэн тонн үүдээ? 10 тонн үүд юм уу тий? Тэрийг чинь 45-аар үржинэ гэсэн үг шүү дээ. 45 ширхэг автобус гэсэн. За бид нар нөгөө нэг галтэрэгний зам дээр галтэрэг ингээд яваад өнгөрдөг шүү. Тэгэхэд нэг юм нүүрс ачсан галтэрэг явж идэг шүү дээ тий. Тэрний чинь л баг 3-1 юм уу та. Тийм үү? Тэр чинь яг зөвхөн нэг хэн дүүргийг нэг хэдхэн цаг тижээх боломжтой цахилгааныг тийм их хэмжээний нүүрсийг шатааж гаргаж авч штэ би. Тэгэхээр энэ өөрөө ийм том одоо энэ чинь логистикийн зардал гэдэг тийм логистикийн зардалтай байдаг учраас бас төвөгтэй асуудал болчихж байгаа. Гэтэл цөмийн энерги ямар ачигтай бэ гэхээр би 450 тонн нүүрсийг шатааж гаргаж авч байгаа энергийг 22 кг ураныг шатаагаал гаргаад авчихна. 22 кг уран гэдэг чинь юу вэ? Нэг зүгээр баррел шүү дээ, тийм. Нэг ийм торхол гэсэн үг шүү дээ. Тэр чинь ерөөсөө нэг торх. Нөгөө талд нь 450 тонн уран биш нүүрс төсөөлөд үз. Ингээм нэгсэндөө нэг талд нь зүгээр нэг юм жижигхэн одоо нөгөө нэг пивны виноны торх үйжээ гэж бодъё. Тэргийг би шатаагаад нэг том дүүргийг энергиэр хангах юм байна. Нөгөө талд нь би бүхэл бүтэн галтэрэгний цуваг шатаагаад нэг дүүрхийг энергиэр хангах юм байна. Алингийн сонгохын өөрсдөө л мэд тэ. За энэ хоёр ашигтуулын коэффициент бол ойролцоо үеийг нүүрс 33%, уран 33-аас 37% байдаг. За инхээр цөмийн энерги бол давуу талтай болчихж байгаа байхгүй. Хамаагүй давуу талтай болчихж байгаа юм чи. За дээрэс нь хаягдал гингүүд нүүрс маань юм одоо хэцүү хаягдал гаргадаг юм байна. Гэтэл уран ч гэсэн мэдээж хэцүү хаягдалтай. Тэр бол үнэн цацрагийн хаягдал гарч ирж байдаг. Гэхдээ давуу талтай. Цацрагийн хаягдал гэж бид нар ингээл айгаал идэг. Үгүй тэр цацрагийн хаягдал чинь агаарт дигдээгүй заяа. Нэг агаарт дигдээгүй те ээж дэшээ уусаад шингээд алга болоогүй. Тэр цацрагийн хаягдал яаж явахаар ерөөсөө л тэр реактор дотроо л байж байгаа. Харин ч бүр илүү концентрацт болоод савлуулахад бэлэн болцсон хаягдал гарч ирж байгаа байхгүй. Тэг хүний өтгөнөөр ярих юм бол яг өтгөнөнд тэнцээ ингээд савлахад бэлэн болцсон гарч ирж байгаа байхгүй. Тэгэл амар нүүрс чи яаж чин тэнцээ ингээд агаарт дигдээд ерөөсөө ингээд араас нь яах боломжгүй те. Үнс гараад ингээд ямар нэгэн байдлаар тэрийг бүгдийг нийлүүлж аваад нэг газар хайчих боломжгүй юм төвөгтэй байгаад идэг. Цацрагийн хаягдал чи нэг баррел орлоо баррел чи өөрөө цацрагтай болоод буцаад гараад ирнэ. За дээрэс нь агаарт дигдэхгүй учраас мань нөхрөөс ямар нэгэн хүлэмжийн ялгардгүй, утаа ялгардгүй давуу талтай. Тэгэхээр ерөөс агарын бохирдол үүсэхгүй. За энэ дэр бүр маш чухал тоон баримт байдаг. Тэр нь юу вэ гэхээр нүүрснээс гаргаж байгаа 1 кВт буюу 1 цаг би гэртээ зарцуулж байгаа нүүрснээс гаргаж байгаа хүлэмжийн хэмжээ бол 820 г байт юм байна л та. Нэг гэсэндөө нүүрснээс 820 г утаа гарч ийн гэсэн. 1 кВт ашиглахад шүү дээ. Нэг цагч хүрэхгүй шүү дээ ч юу гэсэн үг юм те. Гэтэл би 1 кВт цаг энергийг уранаас гаргаж авах юм бол тэнцэнээс 12 г хүлэмжийн хий гарч идэг байхгүй юу? Чи юу юм 70 дахин багуугаас те тоон. Юу юм чи бүр харьцангуй цэвэр ногоон энерги болчихж байгаа байхгүй юу? Нүүрс маань өөрөө. Тийм учраас ийм хаягдал төр ч гэсэн давуу талууд гарч байна. Дээрээс нь тэр цацрагийн хаягдлыг би яагаад давуу тал гэдэг вэ гэхээр шууд тэр чинь гаргаж ирлээ баррелын дотор маш одоо өндөр хяналтын дотор цацрагийн гадагш нь алдуулахгүй контейнер дотор хийгээл буцаага тэрийг нөгөө нэг ураанаа олборсон уур харуугаа аваачаал тавьчихж байгаа тэрийг. Тэгээд тэрний гадуур силүүдтэй бай. За орчин үед бол энийг бүр маш нарийн одоо хяндаг болсон. Дээрээс нь Фукушима бидэрт юу зааж өгсөн бэ гэхээр байгалийн гинтийн үзэгдлээс болоод аюул болох юм бол бид нар үүнд бэлтгэлтэй байх юм байна гэд одоо дэлхийн бүр ихэнх орнууд гинтийн зүйлүүд болвол яах вэ гэдэг юм системүүдтэй болсон тэр хаягдлууд тэр нөгөө хаягдлуудаа гинт одоо нөгөө хаягдал хадгалж байгаа газар хөдлөөд
гаргаа ичиж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол баларна тийм үү. Тэр бол аюултай байдал үүсгэх нь үнэн. Гэхдээ тэрнээс хамгаалсан маш олон шийдлүүдийг хийцэн байгаа тийм ч. Тэгэхээр яг би яг нөгөө нэг цөмийн технологийн нарийн мэрэгжлийн хүн биш учраас тэрийг дэлгэрэнгүй ярьж чадахгүй. Гэхдээ дэлгэрэнгүй ярих юм бол тэр бас 3 4 дугаар болохоор юм бохгүй тэр чинь. Айгүй нарийн ийм одоо арга хэмжээнүүд байж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө өнөөдөр аюулгүй байдал дээр айгүй одоо найдаж болохоор болцсон. За ирээдүйд дагаад өнөөдөр яаж байгаа вэ гэхээр дэлхий дээр пуужингийн технологи буюу сансарт гарах технологи маш хурцтай хөгжиж байна. Сая бүр солонгосын сансрын хувийн хвшлийн компани анхны бүтлгөө пуужингийн оролдлогоо хийлээ шүү дээ. Бүтлгүүтэл гэдэг чинь пуужингийн шинжлэх ухаанд бол бүтлгүүтэл биш харин сайн зүйл гэдэг байгаа шүү дээ. Юм сурч идэг гэдэг байгаа шүү дээ. Тэрийг хийсэн. Тэгэхээр ирээдүйд яах вэ гэхээр ерөөсөө энэ хаягдл бол асуудал биш болно. Ягаад гэхээр пуужин тэгээ сансарлуу нарны цөм рүү явуулж шүү дээ. Тэгээ чи ерөөсөө тэгэл болоо. Тэгэхээр энэ бол ирээдүйд яаж шийдэх нь тодорхой. Логистик болон мөнгө, технологи, инженерийн хувьд л маш их хүмүүсээс одоо юу шаардсан? Ресурс гэдэг чинь юу гэдэг вэ? Ресурс шаардсан юм асуудал байгаа байхгүй. Түүнээс ч л өнөөдөр нэг юм айхтар айгаад санаа зовоодохор асуудал бол биш болсон байна. За бүр нэмээд яаж юм гэхээр технологийн хувьд Хятад болон Япон зэрэг орнууд уран буюу цацрагийн хаягдал гаргадаг цөмийн цахилгаан станцаас татгалзаад багаараа татгалцаж байгаа л да. Жишээ нь Хятад бол саяхан ерөөсөө хаягдал нь өөрөө маш бага цацраг гаргадаг. Тэгээд дундуур нь унтраачжуулдаг юм цахилгаан станцуудыг барьж эхнийх нь бариад ажилд оруулчихлаа шүү дээ, тий. За ингээл явхад эн чинь цаашдаа ямар нэг асуудал үүсэхгүй байхгүй. Тэгэхээр энд монголчууд бид нар ямар юутай байх ёстой вэ гэхээр нэгт одоо нөгөө түрүүний нүүрсийг хүлэмжийн хийн маш их байгаа учраас нүүрс аюултай байна гэдэг энэ байгууллагууд маань ямар ураа төвшүүлдэг гэхээр бид нар 2040 он гэхэд 15 хүн жилийн дараа за одоо он гарахад 5 хоног хэдхэн хоног дутуу юм дээ тий. Дутуу 4-5 хоног дутуу байхад он гарчих юм бол 14 жил болчих шүү дээ. 14 жилийн дотор ер нь дэлхийд даяараа нүүрснээс татгалзан гэдэг юм дэвшүүлж байгаа. За энийг ч өөрөө нүүрс маш ихээр худалдаж явдаг иймэрхүү орнууд ч гэсэн дагж байгаа. Тийм учраас манайхан бол нүүрсийг эртгэн ашиглаад дуусгах хэрэгтэй. Нүүрснээс нөгөө нэг авч болох бүх энийгээ гялс аваад дуусгах хэрэгтэй. Нөгөө талд бүх одоо орнууд бол дандаа л цөмийн энерги рүү шилжиж байгаа. За цөмийн энерги бол өнөөдөр хүндрэлтэнд байгаа цорын ганц маш өндөр ашигт үйлэн коэффициенттой маш бага хүлэмжийн ялгаруулдаг ногоон энерги ба. Энийг энтэй яах маргах юм бол өнөөдөр ямар ч дата, ямар ч эрдэмтэн байхгүй. Энтэй ямар нэгэн эрдэмтэн маргаж байгаа бол тэр дурак ямар нэгэн байдлаар хичээлийн ойлгоогүй л байх гэсэн үг ерөөсөө. Тийм л юм байгаа байхгүй. Тийм ийм чухал юм шилжиж байгаа үед бид нар өнөөдөр яг энэ технологи руу шилжихгүй бол хоцрохгүй тэр. За технологи хоцрох юм бол тэгэл дахиад нөгөө нэг утаатайгаа дахиад энэ төвжрэлтэйгээ тэгээд нэг юм нөгөө нэг цахилгааны хязгаарлалтайгаар бид нар явж гин гэсэн үг тий. За дээрэс нь би түрүүн хальт дурдсан цөмийн технологиг ашиглаж эхлэхээр ямар давуу тал үүсдэг вэ гэхээр анагаахын шинжилгээ ухаанд дагаад маш хурдцтай хөгждөг. Яагаад вэ гэхээр энэ бидний нөгөө нэг одоо эмнэлэг оронгууд MRI явуулчих гэдэг штеп тий. MRI-д ороод ир, юунд ороод ир гэл юм томографт ороод ир гэдэг. Эдгэр чи ерөөсөө л манайхан цөмийн технологи эн чи ерөөсөө л цөмийн технологийн одоо үр ашиг واخхгүй юу. Тэгэхээр бид нар цөмийн технологиг хөгжүүлэх юм бол энэ технологиудыг хөгжүүлнэ дотооддоо энэ MRI хийх боломжтой болно тий. Томографи хийх боломжтой болно. Энэний чинь зардал хямдран магадгүй бүх эмнэлгүүд дотроо ийм юм багжуудтай болох боломжтой болно тий. Заавал нэг юм нэгдүгээр эмнэлэг гэдэг ч юм уу эсвэл нэг юм хувийн эмнэлэг дээр очрлон барин үзүүлэх шаардлагагүй болно тэр чинь. За бүр том дэвшил нь юу вэ гэхээр цөмийн технологи хөгжснөөр хорт тавдрыг идэх боломжтой болдог. За өнөөдөр байгаа дэлхийд дээрх хүн төрөлхтний хамгийн тулгымдсан өвчин бол хорт тавдар байгаа. За хорт тавдрыг идгээдэг өнөөдөр цорын хамгийн найдвартай цорын ганц арга бол цацрагаар буудах. Ерөөсөө шууд тэр хорт тавдрын эсийг би цацрагаар буудаад цацраг гэдэг чинь цөмөөс л гарч ирж байгаа юм шүү дээ. Буудаад тухайн хорт тавдрын эсийг би атом молекулын төвшөнд нь эвдээ хийчихэж байгаа байхгүй. Тэгээ байхгүй болох арга байдаг. За энэ бол өөрөөсөө л өнөөдөр тоглоомчгүй дэлхийд хорт тавдрыг эмчилж байгаа хамгийн найдвартай нэг арга байгаа. За бусад хим эмчилгээ болон бусад эмчилгээнүүд бол найдвартай. Гэхдээ яах нь нөгөө нэг дагаад янз янзын одоо эмний сөрөг нөлөө гэж байдаг шүү дээ. Тэр шиг адилхан сөрөг нөлөөнүүд байж байгаа учраас бас жоохон асуудалтай байдаг. Тэгэхээр цөмийн технологи руу бол
нэг бид нар өнөөдөр энэ хоорондоо маргах биш. Угаасаа цөмийн технологи руу хүн төрөлхтөн шилжих нь хүн төрөлхтөн мод шатаадаг байж хагаад нүрс шатаадаг болсонтой адилхан зүйл гэхгүй. Уран биш. Цөмийн технологи бол зүгээр л бидний дараагийн юу байгаа тий. Нүрсэл واخгүй илүү ашигтай болсон нүрс байгаа гэсэн нэг алхам байна гэсэн. За бүр ирээдүйд төсвөлд нэг юм хэлэхэд бид нар энэ цөмийн задрах урвал буюу одоо энэ өнөөдөр дэлхийд байгаа бүх цөмийн технологид бол цөмийн задрах урвалыг ашиглаж байгаа. Нэг гэсэндээ хүнд элемент, хоёр хөнгөн элемент бол. За өмнө зөндөө ярьсан. За бүр холын ирээдүйд магадгүй 50 жилдээ юу бий болох вэ гэхээр цөмийн нэгдэх урвалыг ашигладаг ийм станцууд гарч ирнэ гэсэн найдвар маш өндөр байгаа. За тэр станц бол 100% ногоон энерги ерөөсөө хаягдл нь ус гарна, ашиглаж байгаа юм нь ус төрөгч байгаа. Тэгээ ямар ч тийм чи хаяглав. Ерөөсөө л энэ бол бид нар лаборатори дотор нар үсгэж байгаатай адилхан зүйл гэсэн плазм үсгэж байгаа ийм зүйл байгаа. Гэхдээ энэ маань өөрөө бас л том инженерийн шийдлүүд хэрэгтэй тийм ч тий. Маш том инженерийн шийдлүүд хэрэгтэй учраас өнөөдөр хараахан ашиглалтанд ороогүй. Тэнгүүд нөгөө хүмүүсээс ярьдаг тэр хүртэл нь хүлээчээ гэдэг. Гэтэл яг 50 жил хүлээж болно л та 50 жил гэхдээ манай Улаанбаатар ийм маягаараа байх юм бол бид нар хогдор өсрөн шүү дээ. Ер нь л бол хэцүү. Тэгэхээр яах нь энэ чинь шаттай явдаг технологийн юмнууд байна. Дээрээс нь магадгүй бид нар энэ цөмийн технологиг сураад ойлгоод хэрэгжүүлээд эхлэх юм бол бид нар өөрсдөө дотооддоо цөмийн технологийн судалгаа хийх боломжтой болно шүү дээ. За цөмийн технологийн судалгаа бол өөрөө шууд нарийн шинжилгээ буюу hard science руу орчин. Тэгэхээр тэр нөгөө нэг 50 жилийн дараа хийгдэж магадгүй гээд байгаа халуун цөмийн урвалыг магадгүй ирээдүйд нэг Монгол оюутан хийхийг үгүйсэхгүй шүү дээ, тий. Хинч мэдэхгүй шүү дээ. Тэр боломжийг бид нар тавьж өгөх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ технологи мэдлэгийн асуудал чи өөрөө ингээд маш олон салбарт нөлөөлж идэг учраас бид нар тэрнээс айх биш, бид нар тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээ ийм зүйл байдаг юм аа гэдэг. Тийм ийм чухал нөлөөд байна. Тэгэхээр өнөөдөр бол төгсгөлт нь энэ дугаар дээр юу дахиад хэлэх вэ гэхээр хүн төрөлхтөн химийн энергийг маш саяхан хүртэл хэрэгжилж эхэллээ. Одоо ингээд бүгд системтэйгээр цөмийн энерги рүү шилжиж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн тэр донд хоцорч болохгүй тий. Тэр одоо уралдаанд хоцроод яваад иж болохгүй шүү гэдгийг хэлэх гэсэн. Тэгэхээр бүх юмдаас нөгөө нэг сайн ч зүйл байгаа, муу ч зүйл байгаа. Тэрийг нь бид нар юутай зөв жинтэй нь ойлгож явах хэрэгтэй тий. За баярлалаа. За баярлалаа. Маш олон эргэлздэг зүйлүүдээр гоё деталь хариултуудыг авч чадлаа. Баярлалаа бэлгүүдээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энгийн бөгөөтгөөс Хадалаба болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Becutan Kids ивент гэж хамтарч ажиллаа. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээ тимийн элементүүд нэвтрүүлгийн маань сонирхон үзэх сонсогч та бүхэндээ бас баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой дугаараар эргэн уулзъя. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.